байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бурхны хаанчлал дэлхий дээр гарч ирлээ нэвтрүүлэгт тавтай морилно. Би Хүслэн байна. 2026 оны 1-р сарын 1-нд зүүн эргийн бүсийн цагаар өглөөний 7 цагт төгс өчөөд Бурхны чуулганы Магдалины дуу хоолой шинэ жилийн урлагийн тоглолт YouTube-ээр Хятад, Англи, Франц, Итали, Испани, Португал, Филиппин, Хинди хэлээр цацагдлаа. Дэлхийд даяар 8 хэлээр зэрэг цацагдсан энэхүү тоглолт нь газар зүй хэл ярианы хэл хязгаарыг даван Бурхны сэнтийн өмнө өргөгдсөн бүх улс үндэстний Бурхны сонгосон хүмүүсийн Магдалины дуу хоолойг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж дэлхийн нийтийн үзэгчдийн сэтгэлийг татлаа. Энэхүү урлагийн тоглолтод 55 улс орны жүжигчид оролцсноос төгс өчөөд Бурхны чуулганы 900 орчим Христэд итгэгч оролцсон юм. Урлагийн тоглолт нийт 28 үзүүлбэрээс бүрдсэн. Төрөл бүрийн баялаг хэлбэртэй байсны дотор томоохон хэмжээний найрал дуу, том хэмжээний бүжиг, хошрол, гоцлол, туршлагын гэрчлэл, Бурхны үгийн уран уншлага багтсан юм. Тоглолтын онцлог хэсэг нь дэлхийд даяарх төгс өчөөд Бурхны чуулганы Христэд итгэгчид Хятад хэлээр төгс өчөөд Бурхны үгийг уншиж магтандоо дуулсан явдал байлаа. Үзүүлбэрүүд ар араасаа хөөрөхөд Христэд итгэгчид гайхалтай мөч бүрд гүнээ татагдаж байна. Зарим нь цоглог дуунуудад сэтгэл хөдлөн, аяархан даган аялж, хэмнэлд нь найхан хөдөлж байлаа. Зарим нь уян налархай бүжгийн хөдөлгөөнд татагдахын зэрэгцээ. Дууны үгэн дэх Бурхны үгийн эрх мэдлийг мэдэрч байв. Зарим нь магтан дуугаар дамжуулан Бурхны жинхэнэ бодиттой хайр авралыг мэдэрсэн. Зарим хүн Бурхны үгийг туулсан туршлагын гэрчлэлүүдэд сэтгэл нь хөдөлж, гүн гүнзгий урамшиж заригчсан юм. Оролцогчид аль улсаас ирсэн, ямар үзүүлбэр үзүүлснээс үл хамааран үзүүлбэр бүр төгс өчөөд Бурхны үгээс урган гарсан. Үзүүлбэр бүр төгс өчөөд Бурхны үгийн эрх мэдэл хүч чадлыг дамжуулсан. Хуваалцсан зүйл бүр төгс өчөөд Бурхны үгийн хангалтаас ирсэн юм. Үзүүлбэр болгон түүний үгээр хүрсэн өртөнг гэрчилсэн. Тоглолт тэр чигтээ төгс өчөөд Бурхны үгийг дэлгэрүүлж, гэрчилж, хуваалцсан уур амьсгал донд өрнөлөө. Урлагийн тоглолт цацагдсныхаа дараа дэлхийд даяарх төгс өчөөд Бурхны чуулганы Христэд итгэгчдийн анхаарлыг татаж, халуун дотн хариу үйлдэл авлаа. Газар сайгүй үзэгчид дахиад үзхийг хүсэж, тоглолтод хандах урам зориг нь огтхонч буурсангүй. Онлайнаар үзэлт сэтгэлийн тоо өссөөр байлаа. Манай нэвтрүүлэг мөн шилдэг үзүүлбэрийн шалгаруулалт зохион байгуулсан юм. Олон Христэд итгэгч шалгаруулалтын үйл явцад идэвхтэй оролцож, дуртай үзүүлбэртэй саналаа өгцгөөсөн. 2 өдрийн дотор зүүн эргийн бүсийн цагаар 1-р сарын 2-ны шөнө дунд гэхэд 25,000 гаруй хүн санал хураалтад оролцжээ. Нямбай наривчилсан тооцоолол дүн шинжилгээний эцэст бид олонний таашаалд хамгийн их нийцсэн 10 үзүүлбэрийг эцэслэн шалгаруулж, авсан саналын тоогоор эренбэллээ. Шилдэг 10-ыг Магдалины дуу хоолой шинэ жилийн тоглолтын энэхүү дагалдах сурвалжилгаар нэг-нэгээр нь зарлах болно. Олонний таашаалд хамгийн их нийцсэн 10 үзүүлбэрийг албан ёсоор дэлгэхээс өмнө энэ дугаараар бид эхлээд Европ 70 орнууд, Африкийн янз бүрийн хэсгийн Христэд итгэгчид тоглолт үзэж буй бичлэгийг эргэн харж, газар дээрх амьд уур амьсгалыг мэдэрцгээе. Бас сурвалжлагчдын маань олон газар дахь үзэгчдтэй хийсэн ярилцлагаар дамжуулан үзүүлбэр үзснийхэн дараах жинхэнэ сэтгэгдэл, ойлголтыг сонсох болно. Дэлгэрэнгүй сурвалжилгыг энд хүргэе. 2026 оны 1-р сарын 1-нд Их Британи, Франц, Итали, Испани, Португал зэрэг Европын орнуудын төгс өчид Бурхны чуулганы Христэд итгэгчид
янз бүрийн хотууд дахь цуглааны цэгүүдэд урьдчилан цугларч шинэ жилийн урлагийн тоглолтын нээлтийг угтан авахд бэлэн болсон байлаа. Magiging isang taong may katotohanang realidad at maliligtas ng Diyos. Iyon ang pinakamakabuluhan. Amen. Habang pinaninilayan ko ang mga salita ng Diyos. Тоглолт дусснаас хойш удаан хугацаанд Христэд итгэгчдийн сэтгэл хөдлсөн хിവэр байв. Баяр хөөр сэтгэл хөдлөлд автсан тэд урлагийн тоглолт үзснийхээ дараа сэтгэгдэл бодлоо хуваалцах гэж яарч байлаа. Favoloso, grandioso, grazie. Үнэхээр гайхалтай, маш сайхан байсан. Яагаад гэвэл үзүүлбэр бүр Бурхны үгийг гэрчилсэн. Бурхны үг хүний сүнсийг хичнээн их чөлөөлдгийг би үнэхээр харж чадлаа. Тэр нь миний сэтгэлийг их хөдлөгсөн. Энэ урлагийн тоглолт тэр чигтээ Бурхны ажилд хийсэн гэрчлэл байлаа. Бурхны ажилд гэрчлэл хийхийн тулд ах эгч нар хамтран ажиллаж, Бурхны даалгасан үүрэгт бүхнээ зориулж, бүх зүрх сэтгэл, оюун ухаанаа юулж байгааг би харсан. Эдгээр үзүүлбэр биднийг одоо хаан жилийн эрен үед байгааг үнэхээр харуулж байна. Дэлхийд даяарх ах эгч нар төгс өвчөд Бурхныг магтаж байгааг харахад маш дулаахан мэдрэмж төрсөн. Тоглолт үнэхээр сүр жавхлантай, гайхамшигтай байсан. Надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Би зүгээр л биширсэн. Энэ бол зүгээр нэг гайхалтай урлагийн тоглолт биш. Харин Бурхны гэрчлэл байсан гэж би бодож байна. Бурхан бүх шашныг нэг болгоно гэж нэгэнтээ хэлснийг энэ нь надад санууллаа. Харин одоо тэр үүнийгээ биелүүлжээ. Эцсийн өдрүүд дэх Бурхны ажил 90 улс оронд төгсөн гэж сонссон маань саяхан мэд санагдаж байна. Гэтэл одоо нүд ирмхийн зурт 120 улсад хүрчээ. Энэ бүхэн яг нүдний минь өмнө болж байгааг хараад өөрийн ирэхгүй нулимс унахсан. Маш сэтгэл хөдлөгөн байлаа. Миний сэтгэлийг хөдөлгсөн зүйл бол ихэнх ах эгч нар төрөлхийн авьяастай, дуучин, бүжигчин биш байсан явдал юм. Тэдний хүрсэн бүх үр дүн бол Бурханд найдаж, Бурхны ёроолыг хүртсэний үр дүн билээ. Түүнийг олон янзын аргаар магтах ийм гайхалтай боломжийг бидэнд олгосонд төгс үчид Бурханд талархаж байна. Үнэхээр сайхан байсан. Энэ бол Христийн хаанчлал газар дээр ирсний гэрчилж буй Бурхны шинэ ажлын гэрчлэл юм. Бурхан үннийг хайрладаг бүх хүнийг нэгтгэжээ. Туршлагын гэрчлэл, бүжиг, магтан дуу бүр бүгд нэг их сурвалжтай. Тэр нь үнэн. Бурхан биднийг үннийг цөхрөлтгүй эрэлхийлээсэ гэж хүсдэг. Энэ урлагийн тоглолтоос би үүнийг маш хүчтэй мэдэрсэн. Үнэн бол зан чанараа өөрчилж авралт хүрэх төлхөөр юм. Бурханд талархъя. Цагийн бүс далай тэнгисийг гатлан бид дэлхийн нөгөө тал далайн орнуудад ирлээ. 2026 оны 1-р сарын 1-нд Австралийн Мельбурн, Сидней, Шинэ Зеландийн Окленд зэрэг газрын төгс өвчөд Бурхны чуулганы Христэд итгэгчид урлагийн тоглолт үзэхээр эртлэн цугларч
шинэ жилийн нэвтрүүлэг эхлэхийг хүлээж байлаа. At hindi makita ang araw. Kapag nahawi ang makapal na hamog, masusumpungan mo ang iyong sarili sa kalagitnaan ng paghatol ng dakilang araw. Sa panahong iyon, Үзүүлбэрүүдийг үзснийхээ дараач олон Христэд итгэгч тэдгээрээс авсан чин сэтгэлийн мэдрэмж баяр хөөргийг мэдэрсээр байв. I would like to say that Энэ бол үнэхээр амьдрал ганц тохиох боломж. Миний олж авсан зүйл ертөнцөөс авч болох бүхнээс илүү баялаг, илүү үн цэнтэй. Дэлхий дээрх бүх зүйл өнгөрөн одно гэдгийг бид бүгд тодорхой мэднэ. Зөвхөн Бурхан болон Бурханы үг л мөнхөд үлдэнэ. In the secular world performances, Шүтлэггүй ертөнцийн тоглолтод жүжигчид гайхалтай шоу толилуулахын тулд маш их зүрх сэтгэл, хөс хүчээ зориулдагч тэдний зорилго юу байдаг вэ? Тэд алдар нэр ашиг хонжоо хөөцөлдөж, бусдаас онцгойрох гэж улаардаг. Харин Магдалины дуу хоолой урлагийн тоглолтоос бидний харсан зүйл үүнээс тис өөр байлаа. Жүжигчдийн зүрх сэтгэл өөр байна. Тэдэнд Бурханыг магтдаг чин сэтгэл байна. Энэ урлагийн тоглолтод оролцож чадсан бид үнэхээр ёроолтой. Бас үүндээ маш их догдолж байна. Гэхдээ бид ертөнцийн Магдалийг хүртэхийн тулд бус, харин Бурханд гэрчлэл хийхийн тулд үүнийг хийж байгаа. Тиймээс бидний хүрсэн эцсийн үр дүнч бас тис өөр юм. so secular performances Шүтлэггүй ертөнцийн үзүүлбэрүүд ихэвчлэн махан биеийн хүсэл, сэтгэл хөдлөлийн харилцаанд төвлөрдөг. Тэр нь бүхэлдээ ертөнцийн эрэлхийлэл буюу мөнгө, эрх мэдэл гэх мэт зүйлсийн тухай байдаг. Эцсийн өдрүүдэд тэр бүхэн үнс нуран болно гэдгийг бид мэднэ. Харин энэ урлагийн тоглолт хүн бүрд баяр хөөр авчрахын зэрэгцээ эцсийн өдрүүдийн хүмүүст үнэнийг хүргэж байна. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчилж, эзэн үнэнийг илэрхийлэхээр дахин бие махбодтой болж, одоо шүүлтийн ажил хийж байгааг гэрчилдэг. Энэ бол хаанчлалын сайн мэдээ юм. Энэ бол тэрхүү хашгираа мөн. Хараач, сүд залуу ирлээ. Түүнийг угтан авцгаа. Магдалины дуу далайн орнуудаар цорайтаж, цааш Африк төвд үргэлжиллээ. Өмнөд Африк, Кени, Коte d'Ivoire, Бенин, Камерун, Ангол, Мозамбик зэрэг улсын төгс үчид Бурханы чуулганы Христэд итгэгчид ч мөн шинэ жилийн урлагийн тоглолтыг нэгэн зэрэг үзэж байлаа. Нэвтрүүлэг дууссаны дараа Христэд итгэгчдийн сэтгэл догдолж баярлсан хിവэр байсан бөгөөд сэтгэгдэл олж авсан зүйлээ хуваалцах гэж яарч байлаа.
That is really God's practical Ах эгч нарын үзүүлбэрүүд үнэхээр гайхалтай байсан. Бурхны удирдамжгүйгээр хүмүүс ийм үр дүнд хүрэх боломжгүй. Энэ жилийн урлагийн тоглолт үнэхээр сүр жавхлантай, гайхамшигтай байсан. Янз бүрийн төв, улс орноос ирсэн ах эгч нар үүргээ биелүүлж, үзүүлбэртээ бүхнээ зориулж байгааг бид харлаа. It made me realize that even if we are Хэдийгээр бид өөр улс орноос ирсэн ч Бурхны хайр, Бурхны ажлын ачаар бид нэгдэж нэг зорилгыг эрэлхийлж байна. and we also pursue the same goal. Et que effectivement le royaume de Dieu est Бурхны хаанчлал хүмүүсийн донд үнэхээр бууж иржээ. Өөрөөр арьсны өнгөтэй маш олон ах эгч нар цугларч, өөрөөр арьс өнгө, улс орны хүмүүс бүтээгчийг магтахаар бүгд хамтдаа цугларахыг харах нь намайг маш их баярлуулсан. Бурхны ажил зогсошгүй гэдгийг би энэ бүх үзүүлбэрээс үнэхээр харлаа. Эдгээр нь бас төгс өчөд Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт зүрх сэтгэлдээ итгэлтэй болоход минь тусалсан. ертөнцийн хүмүүс үнэнийг ойлгодоггүй. Тэд янз бүрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Ялангуяа өвчин зовлон, гэрлэлт, үхэлд хэрхэн хандхаа мэддэггүй. Тэд утга учиргүй амьдралаар шаналл донд амьдарсаар байна. Харин төгсөчөд Бурхны чуулганд ах эгч нар Бурхны дээд ирэх зохицуулалтыг ойлгож эхэлж байна. Тэд үнэнийг хэрэгжүүлж, эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэг. Тэдний амьдрал эрх чөлөөтэй, сүнсэн чөлөөлөгдсөн. Тэд Бурхны үгийг эдэлж, бүх үнэн рүү орохоор эрэлхийлж байна. Энэ нь ямар ч хүний хизээж хэлж чадахгүй үнэн юм. Зөвхөн Бурхан л биднийг аврах үнэнийг илэрхийлж чадна. Тэр бидэнд үнэн болон мөн хаймыг өгөхөөр эцсийн өдрүүдэд ирсэн. Дараа нь бид энэ тоглолтын олонний таашаал хамгийн их нийцсэн 10 үзүүлбэрийг албан ёсоор дэлгэх болно. 10 дугаар байранд Нидерланд дахь төгс өчөд Бурхны чуулганы гоцлол дуу орсон байна. Чи үүрэг даалгавраа мэдэж байна уу? What plans do you have for the progress of the next phase of the work? How many people are waiting for you to shepherd them? Is your task a heavy one? They are poor pity of the blind, and a lost wailing in the darkness. Where is the way? How they yearn for the light, like a shooting star, to suddenly descend and dispel the forces of darkness that have oppressed man for so many years. They anxiously hope and pine day and night for it. Who can know this completely? Even on a day when the light flashes past, these deeply suffering people remain imprisoned in a dark dungeon without hope of release. When will they weep no longer? Terrible is the misfortune of these fragile spirits who have never been granted rest. And long have they been kept bound in this state by merciless bonds and frozen history. Have you forgotten that you are one of the victims? Are you not willing to strive to save all these survivors out of your love for God? Are you not willing to devote all of your energy to repaying God, the one who loves mankind like his own flesh and blood? How exactly would you come? Which part of this performance touched you the most? Энэ үзүүлбэрийн аль хэсэг нь таны сэтгэлийг хамгийн их хөдөлгсөн бэ? Oh yes, that hymn. It's actually Энэ магтан дуу гэрэлгүй амьдарч харанхуйд уйлж байсан өдрүүдийг минь санагдуулж байна. Гэвч Бурхан биднийг өрөөж, өргөмжилж, гэрэл рүү авчирсан. Эцсийн өдрүүдэд төгс өчөд Бурханыг угтан авч гэрэл дотор амьдарч чадаж байгаа бид үнэхээр асар их ёроолтой.
Тиймээс чи үүрэг даалгавраа мэдэж байна уу гэдэг энэ магтан дууг сонсоод надад ийм бодол төрсөн. Би нэгэн цагт яг тэдэн шиг байснаа мартах ёсгүй. Одоо би тэдэнд Бурхны авралыг номлох хариуцлагатай. Тийм учраас энэ дуу миний сэтгэлийг хөдлөгдөг юм. So itong hymno talaga na ito, nung narinig Намайг ko, энэ магтан дууг сонсож ах эгч нар үзүүлбэртэй хамтран ажиллаж байгааг харах үед сайхан аялал нь тэр даруй сэтгэлийг минь татсан. yung melody din is Энэ дууны үг нь бидний үүрэг даалгаврын тухай юм. Дууны үгийг хараад миний сэтгэл их хөдөлсөн. Яагаад гэвэл дуундах Бурхны үгэнд олон хүн Бурхны шинэ ажлыг мэдээгүй, эсвэл хүлээн аваагүй хэвээр байгаа тухай өгүүлдэг. Үүргээ сайн гүйцэтгэхийн тулд би бүр ч илүү шаргуу ажиллах хэрэгтэйгээ үүнээс ухаарсан. Би сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд Бурхантай хамтран ажиллахаар шийдсэн. Ингэснээр илүү олон хүн эцсийн өдрүүд дэх Бурхны ажлыг ойлгож, хүлээн авч, харанхуугаас гарч ирж чадна. Энэ магтан дунд Бурхан нэг асуулт асуудаг. Мөрөн дээр хачаа, даалгавар хариуцлагаа чи мэдэж байна уу? Энэ асуулт миний зүрх сэтгэлийг хөдөлгөж, Бурхны санаа зорилгыг ойлгоход минь тусалсан. Бурхан ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлж байгааг, тэр нь биднийг харанхуй, уйлаанаас гаргаж чадна гэдгийг мэдсэн учраас бүтээгдсэн зүйлийн хувьд би харанхуйд уйлж байгаа тэр хүмүүст зовлонгоос нь ангижруулах өөр зам байдаг гэдгийг хэлэх хариуцлага хүлээдэг. Тиймээс миний хувьд энэ магтан дуу мэс чанарыг минь маш хүчтэй сэрээсэн. Амен. Which talk about how there are still many Дууны үгэнд олон хүн харанхуйд амьдарсаар байгаа тухай дурддаг. Тэдэнд төөрөлдсөн мэт санагдаж, зам эсвэл гэрэл хаана байгааг мэддэггүй. Бурхны авралын ажил над дээр ирж, намайг харанхуугаас гаргах хүртэл би яг тэдэн шиг хохирогч байсан. Бид сайн мэдээг илүү олон хүнд номлох ёстой гэсэн Бурхны яаралтай санаа зорилгыг энэ магтан дуу надад мэдрүүлсэн. Ингэснээр улам олон хүн Бурхны өмнө буцаж ирж, түүний авралыг хүлээн авч чадна. Нидерланд дахь чуулганы чи үүрэг даалгавраа мэдэж байна уу? Гоцлол дууг сонсож байхдаа би одоо ч шанал дунд амьдарч байгаа олон хүний тухай бодсон. Төгсөвчд Бурхан маш олон үннийг илэрхийлсэн ч маш олон хүн энэ баримтын талаар мэдэхгүй хэвээр шанал дунд амьдарсаар байна. Бид тэдэнд Бурхны авралын тухай хэлэх хариуцлага өөрөг хүлээсэн. Гэвч өмнө нь би Бурхны санаа зорилгыг үнэхээр бодолцсон үздэггүй байсан. Бурхны даалгаварт би бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаа зориулаагүй. Би хит залхуурч, тав тухад ташуурч, ямар ч ачаа өрөөгүй. Өнөөдөр энэ гоцлол дуу сонссны дараа хүн төрлөختнийг хараад гашуудаж, түгшиж буй Бурхны сэтгэлийг би мэдэрсэн. Одоогоос эхлэн би Бурхны санаа зорилгыг бодолцож, Бурхныг хайрладаг зүрх сэтгэлээр бүх хүчээ дайчлан хамтран ажиллана. Ингэснээр илүү олон хүн төгсөвчд Бурхны үгээс гэрэл гээгээ, аз жаргалыг олж, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадна. Төгсөвчд Бурханд талархъя. Энэ урлагийн тоглолтын олонний таашаалд хамгийн их нийцсэн үзүүлбэрийн 9-р байранд Хятадын ах эгч нарын дэглэсэн бүжиг орлоо. Бүх бүтээлийн ам Бурханаас ирдэг. Or how arduously he struggles.
chamou a atenção neste programa? Энэ үзүүлбэрийн юу нь таны сэтгэлийг тэгтлээ татсан бэ? Eu olhei para ela e fiquei, uau. Энэ бүжгийг хараад надад зүгээр л хөөх гэж санагдсан. Учир нь яг тэнд шувуу нисэж байгаа юм шиг харагдсан. Энэ бүжиг надад маш их таалагдсан. Үнэхээр гайхалтай байсан. Би тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй. Яагаад гэвэл миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Тэр мөчөд би Бурхан ямар агуу юм бэ? Бүжиг хүртэл түүний санаа зорилгыг илэрхийлж чадаж байна шүү дээ гэж бодсон. Үнэхээр маш сайхан мэдрэмж байсан. The dance movements were very Энэ бүжгийн хөдөлгөөнүүд маш зөөлөн, уян хатан байсан. Эгч нарын хөдөлгөөн нэгэн жигд ерөнхийдөө сайн уялдаатай, зохицолтой байлаа. Энэ нь төгсөгчд Бурханы хаанчлалын бичил хувилбарыг бидэнд харуулж байгаа мэт байсан. Тэнд ах эгч нар бүгд ижил зорилгыг эрэлхийлж, Бурханы адилхан үгийг идэж ууж, төгсөгчд Бурханы үгийн удирдамж, ариусгалт, төгс болгох ажлыг бүгд хүлээн авч байна. Yeah, so the rhythm in the dance. Энэ үзүүлбэрийг үзээд ерөнхийдөө надад үнэхээр гайхалтай, бүр дуу алтан санагдсан. Сэтгэлийг минь бүрэн татсан. Үзэж байхдаа бүжгийн хэмнэл нь жигд мөртөө маш хүчтэй болохыг би мэдэрсэн. Бүх зүйл хоорондоо холбогдсон юм шиг санагдсан. Жүжигчин бүр өөрийн гэсэн хөдөлгөөнтэй байсан ч бүгд хамтдаа нэг болон урсаж байлаа. Энэ бүжиг болон магтан дууны нэр нь бүх зүйл хоорондоо уялдаа холбоотойг надад харуулсан. Бүх зүйлийг захирдаг нэгэн бол Бурхан. Өнгөц харахад жижиг, тус тустай бодгоолууд Бурханы гарт зохиролтойгоор хамтран ажилладаг. Бурхан агуу хүч чадал, эрх мэдлээрээ бүх зүйлийг нэгтгэн барьдаг. Because well you could see that хөдөлгөөн бүр утга учиртайг та харж болно. Тоглолт бүхэлдээ маш нэгдмэл, бас эрх чөлөө, чөлөөлөлтийн мэдрэмжийг илэрхийлж байна. Үнэхээр хүчтэй. Миний ойлгосон зүйл бол бүх зүйлийг Бурхан бүтээсэн. Бүх зүйл өөрийн гэсэн хил хязгаартай. Бид хичнээн шаргуу тэмцсэн ч Бурханы тогтоосон хил хязгаарыг хизээж давж чадахгүй. Амьдралаа хэр их мөнгө олох, амьдралын минь зам ямар байхыг Бурхан аль хэдийн урьдчилан тогтоож зохицуулсан байдаг. Хэрвээ би үүний эсрэг тэмцэх гэж зүтгэвэл улам л их шаналх болно. Өнөөдөр би маш жаргалтай, сэтгэл хангалуун байна. Одоо би өдөр бүр Бурханыг магтаж, түүний үгийг идэж ууж, үнэнийг олж авч, илүү их ойлголттой болж чадна. Үнэхээр сайхан санагдаж байна. Энэ бүжиг миний сэтгэлийг маш их хөдлөсөн. Нэгэн үед сэтгэл маш их хөдөлсөн. Зөвхөн жигд хөдөлгөөнөөс нь болоод биш, хамгийн гол нь Бурханы үгээс болсон юм. Хүнд байдаг бүх зүйл Бурханаас ирдэг гэдгийг би тэндээс үнэхээр харсан. Заримдаа бид өөрсдийн хүчин чармаалтаар биедан амьд үлдэж чадна гэж боддог. Гэхдээ Бурханы үгийг сонссныхоо дараа хүн төрлөختөн Бурханы хангалт, удирдамжгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг би ойлгосон. Хэрвээ Бурхан хүн төрлөختнийг хангадаг бүхнээ буцаагаад авчихвал бид харанхуй дунаж амьд үлдэх аргагүй болно. Дараа нь энэ урлагийн тоглолтын олонний таашаалд хамгийн их нийцсэн үзүүлбэрийн 8 дугаар байрыг танилцуулъя. Италийн Милан, Брешо хот дахь төгсөчд Бурханы чуулганы найрал дууны үзүүлбэр. Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна. Aspetta che torni indietro, attendendo il giorno in cui d'un tratto recupererai la memoria mia. Quando ti renderai conto che sei venuto da Dio e che in un momento imprecisato hai smarrito la strada che
Perché ti piace questo programma? Танд яагаад энэ үзүүлбэр таалагдсан бэ? Beh, diciamo che Энэ магтандуу өнөөгийн ертөнцийн бодит байдлыг харуулдаг. Үнэхээр яг л дуунд гардаг шиг. ертөнцид бид зүгээр л махан биеийн бүрхүүлээ чирж, утга учиргүй амьдралаар амьдарч байна. Бидний зүрх сэтгэл хоосон, яг л амьд үхтэл шиг. Итгэлийн замд орж төгсөжөд Бурхны чуулганд нэгдэхээс өмнө би яг тийм байсан. Би амьдралдаа бүхнийг туршиж үзсэн ч төгсөжөд Бурхны чуулганд байх шиг надад үннийг өгч амьдралын утга учирыг ойлгоход тусалж чадсан зүйл юу ч үгүй. Одоо миний амьдрал өмнөхөөсөө тис өөр болсон. Бурхан хүнийг бүрийн зүрх сэтгэлийг ирж хайж байгааг би үнэхээр мэдэрч байна. Бид ухамсартайгаар зүрх сэтгэлээ Бурханд нэхэл юм бол түүний авралыг хүлээн авч чадна. Намайг тийм амьдралаас аварсанд би Бурханд маш их талархаж байна. Энэ магтан дондох Бурхны үг миний зүрх сэтгэлийг гүн хөндсөн. Би хүн төрлөختний гих Бурхны хайрыг харсан. Хүн төрлөختөн сатаанд завхруулагдаж, мэс чанар, эрүүл ухаанаа алдсан учраас Бурхан хүмүүсийг өөр рүү нэргэж ирэхийг асар их төвчээртэйгээр хүлээж байна. Бурхны үгийн энэ магтан дуугаар дамжуулан Бурхан хүн төрлөختний төлөө хамаг сэтгэл зүрхээ зориулсныг би харсан. Тиймээс сэтгэл минь маш их хөдөлсөн. Түүнчлэн би үүргээ гүйцэтгэхийн чухал, яаралтай байдлыг бас харсан. Яагаад гэвэл эзний эргэн ирэлтийг хүлээж байгаа хүмүүст Бурхны шинэ ажлыг хараахан хүлээн аваагүй байгаа тэр хүмүүст сайн мэдээг номлох хүн хэрэгтэй байна. Бурхны зүрх сэтгэл тэсэн ядан хүлээж байгааг би харж байна. Бид Бурхны санаа зорилгыг бодолцож, түүний авралыг илүү олон хүнд номлох ёстой. Энэ магтан дуу ах эгч нарын хувцаслалт болон ерөнхий талилуулгаараа намайг гүн татсан. Төгсөвчд Бурхны ажлыг хүлээн авснаас хойш Бурхны үгийн энэ хэсэг үргэлж надтай хамт байсан. Энэ нь миний амийн нэг хэсэг болсон. Тиймээс энэ хэсгийг сонсох, эсвэл унших бүрт зүрх сэтгэл минь баяр баясгалан, аз жаргалаар бэлхдэг. Энэ нь бас үннийг эрэлхийлэх, зөв замаар тууштай алхахад минь тусалдаг. Энэ үг миний зүрх сэтгэлийг маш их хөдлөгдөг. Би маш их баяртай байна. Төгсөвчд Бурханд талархъя. Төгсөвчд Бурхан ингэж хэлсэн байдаг. Чи Бурханаас ирсэн гэдгээ ухаарч, мөн хэдийд ч юм зүг чигээ алдаж, хэдийд ч юм замдаа ухаан балартаж, хэдийд ч юм эцэгтэй болсон гэдгээ ухаарна. Энэ бол миний сэтгэлийг үнэхээр хөдлөсөн дууны үг. Сатаанд завхруулагдсанаасаа хойш бид Бурхныг харахаа болж, түүнийг дагахаа болсныг энэ надад харуулсан. Бид үнэнгүй орчинд амьдарч байна. Бид бүгд сатанаас ирдэг гүн ухаан, хуулийн дагуу амьдарч, үзэл, адгуу зангаар үйлддэг. Бурханд итгэх итгэлийн асуудал дээр хүртэл бид өөрсдийн үзэл бодлыг дагахыг сонгосоор байдаг. Тиймээс өнөөдөр биднийг аврах Бурхны ажил бол бидний зан авирыг өөрчлөх бус. Харин бидний завхарсан зан чанар, буруу санаа, үзэл бодлыг өөрчлөхийн төлөө юм. Би үнэнийг ирж хайхын тулд илүү шаргуу ажиллаж, Бурхны үгийг илүү их уншиж, өөрийгөө илүү их хэрэгцүүлэх ёстой. Энэ магтан дууны аялгау маш сайхан юм. Ах эгч нарын дуугаараа дамжуулж байсан сэтгэл хөдлөл, бас магтан дууны илэрхийлж байгаа утга санаа надад маш их таалагдсан. Надад үнэхээр их таалагдсан. Миний хувьд энэ магтан дуу хүн нэг бүрт өгсөн сануулга юм. Бид Бурханаас хичнээн хол байна гэж бодож байгаагаас үл хамааран хичнээн их шаналл, уй гашуу тулсан ч хамаагүй Бурхан үргэлж бидний хажууд байж биднийг өөр рүүнд буцан ирэхийг хүлээдэг. Энэ л миний сэтгэлийг хөдлөсөн. Үргэлжлүүлэн 7 дугаар байрыг танилцуулъя. Филиппиний Пангасаан дахь төгсөчд Бурхны чуулганы туршлагын гэрчлэл. Би энэ сонголттой харамсдаггүй. Kapag tumama ang mga sakuna, walang antas ng edukasyon o katayuan sa lipunan ang makapagliligtas sa atin. Tanging ang Diyos lang ang makapagliligtas sa atin mula sa pagdurusa ng mga sakuna.
Bagamat hindi ko nakamit ng kasikatan, pakinabang o katayuan sa mundong pinagharian ni Satanas, nagkamit naman ako ng pagkakataon para ipagkaloob sa akin ng Diyos ang katotohanan. Kung makakamit ko ang katotohanan, iyon na isang mahalagang kayamanan na tunay na sa akin. Isang kayamanan na hindi kailanman maglalaho. Sama-sama nating basahin ang mga salita ng Diyos. Bilang isang normal na tao, at bilang isang taong naghahangad na mahalin ng Diyos, ang pagpasok sa kaharian at pagiging isa sa mga tao ng Diyos ang iyong tunay na hinaharap, at isang buhay na siyang pinakamahalaga at pinakamakabuluhan. Walang sino man ang higit na pinagpala kaysa sa iyo. Qu'est-ce qui t'a attiré dans cette performance? Энэ үзүүлбэрийн юун таны сэтгэлийг тэгтлээ татсан бэ? Puis quand même compter sur les paroles de Dieu. Энэ туршлагын гэрчлэлд онцсон Бурхны үгийн хэсэг анхаарлыг минь үнэхээр татсан. Өнөөдөр чиний ташуурч буй зүйлс ирээдүйг чинь баллаж буй яг тэр зүйл юм. Харин өнөөдөр чиний туулж буй зовлон л чамайг яг хамгаалж буй билээ. Өөрийгөө хараад би яг ижил асуудалтай тулгарч байснаа ухаарсан. Намайг ирээдүйтэй гэж бодсон учраас хамт ажиллагсад маань бүгд намайг үргэлжлүүлэн суралц гэж шахаж байлаа. Үнэнийг хэлэхэд би бараг л ганхсан. Гэхдээ дараа нь би энэ сэдвээр Бурхны үгийг уншиж, Сатан хүмүүсийг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоо ашигладгийг ойлгосон. Хүн нэгэн алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөх замаар явж эхэлбэл Сатанд олзлогдож, түүнээс мултрахад маш хэцүү байдаг. Энэ туршлагын гэрчлэл надад хэрэгжүүлэлтийн зам өгсөн. Бид үүргээ сайн гүйцэтгэхийг ирж хайгаад зогсохгүй, бас үнэнийг олж авахыг ирж хайх ёстой. Яагаад гэвэл үнэнийг олж авснаар л бид утга учиртай, үнцэнтэй амьдралыг амьдран харуулж чадна. Амен. Бурханд талархъя. Ихчийн туршлагыг үзснийхээ дараа хэрвээ тэр сургуулаа орхиогүй бол, цагдаа болох юм уу, коллежид орох мөрөөдлөө орхиогүй бол үнэнийг олж авч чадахгүй. Эсвэл өөрийнхөө завхарсан зан чанарыг таньж мэдэхгүй байх байсан гэдгийг би харлаа. Тэр Сатан хүмүүсийг завхруулахын тулд алдар нэр, ашиг хонжоог хэрхэн ашигладаг тухай Бурхны үгийг унссан. Анх их сургуулаа орхих үедээ би үүнийг энэ өнцгөөс нь ойлгоогүй, хараагүй байснаа ухаарсан. Энэ үед л би амьд үлдэхийн тулд биш, тэр зүйлийг хөөцөлдөж байсан гэдгээ ойлгосон. Миний үнэхээр хүсэж байсан зүйл бол нэр хүнд, эрх мэдэл байжээ. Би хүмүүсийн дунд нэр хүндтэй байж, их мөнгөтэй болж, бусдаас онцгорохыг хүссэн. Филиппийн нэгжийн энэ гэрчлэлээс би үнэхээр нэг зүйлийг олж авч, эдгээр үнэнийг ойлголоо. Түүний туршлагаас миний ухаарснаар бол өнөөдөр маш олон хүн нэр хүнд, байр суурийн төлөө олон зүйлийг орхихоос татгалздаг. Нэр хүнд, байр суурь хүмүүсийн зүрх сэтгэлд гүн үндэслсэн учраас хүмүүс үннийг эрэлхийлэхээсээ илүү тэдгээрийг хөөцөлддөг. Би ч бас нэгэн цагт нэр хүнд, байр суурийг хөөцөлдөж байсан. Энэ ертөнцид нэр хүнд, байр суурь бол амьдралын хамгийн чухал зүйл гэж би боддог байлаа. Гэвч энэ ихчийн гэрчлэлээр дамжуулан хүний амийн хамгийн чухал зүйл бол үнэн юм гэдгийг би ухаарсан. Нэр хүнд, байр суурь хизэж жинхэнэ аз жаргалыг авчирч чадахгүй. Бас хүний амийг аварч чадахгүй. Зөвхөн үнэн л бидний сүнсний хэрэгцээг хангаж чадна. Яагаад гэвэл зөвхөн үнэн л хүний амийг аварч чадна. Энэ туршлага миний сэтгэлийг маш их хөдөлгсөн. Учир нь би амьдралдаа үнэтэй төстэй зүйлийг тоолсон. Багасаа л би мэдлэгт тэмүүлж, бусдаас онцгорохыг үргэлж хүсдэг байсан. Миний мөрөөдлийн нэг нь бас их сургуульд орох байлаа. Гэвч Бурхны ажлыг хүлээн авсныхаа дараа үүргээ гүйцэтгэх нь хамгийн чухал зүйл гэж бодоод сургуулаа орхисон юм. Хуучин ангийнхнаасаа олон хүнийг карьертаа амжилт гаргасныг би харсан. Заримдаа надад жоохон гунигтай санагдаж, би тэдэн шиг бүр тэднээс ч илүү байж болох байсан гэж боддог байв. Гэвч төгсөвчд Бурхны үгээр дамжуулан би нэр хүнд, байр суурь, мөнгөнд захирагдсанаа харж, эдгээр зүйлийг хөөцөлдөх нь утга учиргүй гэдгийг ойлгосон. Үүргээ сайн гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлснээр л бид авралаа баталгаажуулж чадна.
6 дугаар байранд орсон олонний таашаалд нийцсэн үзүүлбэр бол Хятадаар Бурхны үгийг уншиж магтандуу дуулснаар Хятад хэл сурсан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүлгийн үзүүлбэр юм. Эцсийн өдрүүдийн Христэл хүнд мөн хамийн замыг өгч чадна үгийн хэсэг. Бурхны зүрх сэтгэл хамгийн сайхан найрал доо. 神做工的步伐浩浩荡荡，如汹涌的浪涛，如翻腾的响雷，而你却坐以待毙，守株待兔，这样怎么能算是跟随羔羊脚中的人呢？ 怎么能说明你守住的神是诚心不救的神呢？一生朝夕相处，认识神可爱太多，神话皆是审判，看见败坏真相。 接受神的检查，显明被你不少，敞开清醒交通，真理明白透了。恐惧战惊，生怕触犯神心情，精神刺激别再背离伤身心。 选择爱神，还有几场杂，人要竭力进取，达标彼得精神。不管神怎样看待我的爱，唯心愿能满足神，能满足神最好。 心碎受苦许多，享受神来荣幸，苦难学会顺服，身心最好不过。苦难学会顺服，身心最好不过。 What impressed you the most about this performance? Энэ үзүүлбэрийн юу нь танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? I especially like the program. Ах эгч нар Бурхны үгийг хятадаар уншиж, хятадаар дуулж, Бурхныг магтаж байгааг харах надад онцгой их таалагдсан. Тэр нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгсөн. Би ч бас сүүлийн 1 жил хятад хэл сурч байгаа. Надад маш хэцүү санагддаг. Ялангуяа хан зүсгийн зурлагыг нь би байнга мартчихдаг юм. Гэхдээ ах эгч нар хятад хэл сурахдаа ямар ахиц дэвшил гаргасныг бүр Бурхны үгийг хятадаар уншиж чадаж байгааг нь хараад би маш их урам зориг авч үргэлжлүүлэн шаргуу хичээх ёстойгоо бодсон. Учир нь хятад хэл сурснаар бүх улс орны ах эгч нар үүргээ гүйцэтгэхдээ илүү сайн хамтран ажиллах боломжтой төдийгүй Бурхны үгийн орчуулгыг бус хятад хэл дээрх их хувилбарыг унших боломжтой болдог. Одоогоос эхлэн би хятад хэл сурахдаа илүү их хүчин чармайлт гаргахаар төлөвлөж байна. Нэг л өдөр би ч бас Бурхны үгийг хятадаар уншиж, хятадаар дуулж, Бурхныг магтаж чадна гэж найдаж байна. Би Бурхны хайрыг гүн мэдэрсэн. Энэ магтандуу болон Бурхны үгийн энэ уншилга нь хүн төрлөختнийг аврах Бурхны санаа зорилгын тухай өгүүлж байгааг би харсан. Төгсөжид Бурхны эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах үед миний байнга уншдаг байсан сэтгэлийг минь гүн хөдлөсөн Бурхны үгийн 2 мөр байдгийг би сандаг. Тэр нь энэ 2 мөр юм. Эцсийн өдрүүдийн Христ амийг үн мөнхөд үргэлжлэх үнний замыг авчирдаг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга. Бурхны энэ үгийг уншаад миний сэтгэл маш их хөдөлсөн. Яагаад гэвэл төгсөжид Бурхны эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авснаар л бид Бурхны авралт хүрч чадна гэдгийг би харсан.
Бурхан бол үнэн, зам, амь. Өөр зам байхгүй. Бид Бурханы үгийн энэ хэсгийг анхааралтай эргцүүлжил байвал хүн төрлөختнийг аврах Бурханы санаа зорилго болон бидний гих түүний хайрыг ойлгож чадна. Надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг нэгэн дуугаар хятадаар уншиж, хамтдаа хятадаар магтан дуулж байгааг харах байсан. Тэр нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгсөн. Төрлөх хэл минь хятад хэл болохоор би тэднээс хамаагүй илүү азтай юм байна гэж бодогдолсон. Бурханы хэлсэн үгийг бид шууд ойлгож чадна. Тиймээс бид тэднээс ч илүүгээр үнэнийг эрэлхийлэх гэж чармаах ёстой. Бид Бурханы үгийг илүү их уншиж, илүү их нандинаж, амь оролтыг илүү гүнзгий эрэлхийлэх хэрэгтэй. Ингэж байж л бидний төлөө Бурханы урсгасан зүрх сэтгэлийн цус талаар болохгүй. Бурханд талархъя. Хэдийгээр бид өөрөөр улс орон, бүс нутгаас ирсэн, өөрийн гэсэн төрлөх хэлтэйч үнний улмаас нэгдэж нэг хэлээр ярьж байна. Энэ нь эцсийн өдрүүдэд бидэнд үннийг илэрхийлэхдээ төгс өчид Бурханы ашигладаг хэл юм. Энэ бол үнэхээр зүрх сэтгэл холбогдсон мөч байсан. Төгс өчид Бурханы үгийн энэ хэсэг үнэхээр хүчтэй. Ах эгч нартай хамт үүнийг уншиж чадсандаа би маш их баяртай байсан. Миний ухаарснаар бол Христийн одоо хийж байгаа ажил хамгийн чухал ажил юм. Энэ бол Бурханы ажлын эцсийн үн шат. Хэрвээ бид Бурханы өнөөдрийн ажлыг хүлээн авахгүй бол нүгэл үлдэж, нүглээ улаах мөчлөгт ахин дахин гацсаар нүгэлт өгч чанараасаа хизээж ангижирч чадахгүй. Хэрвээ бид ажлын энэ үн шатыг голоод Бурханы өнөөдөр илэрхийлж буй үнэнийг хүлээн авахгүй бол бид Бурханаас ирдэг үнэнийг олж байгаа хэрэг. Яг л 2000 жилийн өмнө эзэн Есүсийн хэлсэнчлэн энэ бол ариун сүнсийг доромжилсан хэрэг юм. Ариун сүнсийг доромжилсан хүн яаж амьтаа болж чадах юм бэ? Бидний уншсан төгс өчид Бурханы үгийн хэсэгт өгүүлдэгчлэн бид үрд түүхийн утсан хүүхэлтэй, түүхийн хоригдлууд болох болно. Бурханы ажил яг л хүчит давлгаа мэт урагшилдаг. Үргэлж шин, хизээж хуучирдаггүй. Бурхан биднийг ариун сүнсний одоогийн ажилтай хөл нийлүүлж, түүний илэрхийлсэн үгийг дагаасаа гэж найддаг. Ингэснээр бид сатанлаг завхарсан зан чанараасаа ангижирч, амийг олж авч, шинэ хүн болж өөрчлөгдөж чадна. Дараагийн дугаараар бид Америк, Азийн Христэд итгэгчдийн Магтаалын дуу хоолой шинэ жилийн урлагийн тоглолтын талаарх сэтгэгдлийг үргэлжлүүлэн хүргэж, энэ тоглолтын олонний таашаалд хамгийн их нийцсэн шилдэг 5 үзүүлбэрийг дэлгэх болно. Шинэ эрен үетэй хамт байгаарай. Дараа уулзцгаая.